Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийнхөө видеогоор би удахгүй оруулах дасгалуудынхаа талаар бас тодорхой мэдээлэл өгсөн зүйтэй болов уу гэдэг энэхүү бичлэгийг бэлдсэн юм аа. За тэгээд ярианд орохоос өмнө би нэг зүйлийн талаар ярмаар санагтаад байна. Юуны талаар вэ гэхлээр одоо ингээд фитнес гэхлээр Монголд одоо фитнесийг юу гэж ойлгодог вэ гэхлээр яг л зөвхөн фитнес жим буюу одоо нэг том зааланд баахан тоног төхөөрөмжтэй тийм үү. Тэгээ тэндээ ингээд зөвхөн ингээд булчингаа хөгжүүлэх гээл ингээд нэг хэдэн хүмүүс хийдэг тийм зүйл гэж ойлгодог. Гэхдээ ерөнхийдөө фитнес гэдэг бол зөвхөн дан ганц тэр фитнес жим гэдгээсээ өөрөөр маш олон тийм салбар урсгалууд одоо өнөөдөр дэлхий дээр үүсэд бий болцсон байгаа трендүүд, фитнесийн трендүүд. Гэтэл монголчууд болохоор фитнес гэдгийг зөвхөн нөгөө байдаг л төмөр өргөдөг тийм үү. Ингээд банкн тоног төхөөрөмжтэй хүмүүс орилдсон зөвхөн том биетэй хүмүүс явдаг тийм заал гэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ бол тийм биш юм аа. Дэлхий дээр маш олон фитнесийн трендүүд одоо ингээд дараараасаа шинээр ингээд өдөр болгон баг бий болж байна. Жишээлбэл одоо ингээд Монголд орж ирсэн фитнесийн төрлүүдээс гэвэл одоо спиннинг Монголд айгүй хурцтай хүчээ авч байна. Аэробик бол бүр дээрээс хүчээ авцсан байсан. Одоо тэр аква фитнес ч байт юм уу. Одоо өөр ямар төрөл кроссфит байна. Өөр одоо ингээд гих мэтчлэн маш олон юм фитнесийн трендүүд Монголд ингээд хөгжиж бий болж байна. Энэ йога гэдэг хүртэл ерөнхийдөө фитнесийн бас нэг салбар урсгал шүү дээ. Фитнесийн нэг төрөл. Тэгэхээр би хүмүүсийг бас ойлгоосоо гэж боддیں۔ Фитнес гэдгийг зөвхөн нэг тэр юу гэж харахаасаа илүүтэйгээр ингээд маш олон төрөл байд юм шүү. Ингээд фитнесийн хичнээн тийм олон төрлийн тренд, олон төрлийн дасгалууд бий байгаа ч гэсэн тэдгээрийн зорилго нь бол яг л нэг л зорилготой. Тэр нь юу гэхээр мэдээж таныг эрүүл байлгах, фит байлгах, бие бэлтрчин тийм өв тэгш хөгжүүлэх гэсэн тийм л зорилготой байдаг. Гэхдээ тухайн хүн яг алийн сонгож хийж одоо тухайн зорилготой хүрэх вэ гэдэг нь тухайн хүний сонголтын асуудал. Тэнгууд хүмүүс одоо аль юунд явах вэ гэдгээ сонгохдоо ихэвчлэн фитнест явахыг сонгочдог. Ягаад тэгэхээр бусад одоо спиннинг байд юм уу, кроссфит байд юм уу те бусад төр фитнесийн төрлүүд нь Монголд төдийлөн тийм хүчтэй хөгжөөгөө болохоор хүмүүс ерөнхийдөө л яг фитнест л явна гэсэн хандлага одоо жимд явна гэсэн хандлагатай болцсон байдаг. Тэгэхээр жимд явах яг үр дүнгээ өгнө л доо ер нь бол өгөхгүй гэж би бол хэлээгүй. Ягаад тэгэхээр би өөрөө жимд явж би өөрчилж өөрийгөө өөрчилсөн болохоор би тэрийг бол үгүйсэхгүй. Гэхдээ сүүлийн үед ингээд Монголд ингээд харагдаж байгаа жимийн хандлага болохоор ингээд Монголд бол угаасаа жим чинь дундаа заалны багш гэдэг ганцхан багштай. Тэнгуут ингээд шинээр хүн мембер болж бүртгүүлээд ороод ингээд дасгалаа хийх гингууд хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр тухайн багшаар ингээд бүх зүйлээ заалгуулах ёстой гэж ойлгодог. Тэгээд ингээд ороод яг гоо багш нь эхний 1-2 өдөр нь бол ингээд дасгалуудын нэм дасгал хийн гэж зааж өгдөг боловч одоо цаашдаа бол ингээд заалны багш учраас ингээд бүх хүнтэй харилцах хэрэгтэй болохоор яг тухайн хүндээ ингэж тулч цаг гаргаж чаддаггүй. Тэнгууд тэнцэнээс асуудлууд үүсч эхэлнэ. Тэнгууд тухайн хүн яах хэрэгтэй болдгоо гэхэлэр нэг бол ингээд өөрөө тэр зааж өгсөн зааврынхын дагуу л ингээд дасгалаа хийгээл үргэлжлүүлээд яваад байх. Эсвэл яг нэг сонголт байдаг нь тэр нь тухайн багшийг personal trainer буюу хувийн багшаараа аваад ингээд өөртөө тулж ажиллуулж ингээд илүү ингээд тухайн хүнээс сервис авах боломжтой байдаг. Гэхдээ тэг тухайн сервисыг авахд бол мэдээж мөнгө төлөх хэрэгтэй. Тэр нь бас багагүй хэмжээний мөнгө болохоор хүн болгон тийм зүйлийг авах бас хэцүү байдаг аа. Тэгэхээр тэрний оронд одоо юу байдгийг тийм group exercise буюу хамтдаа хийдэг тийм дасгалыг сонгоод одоо кроссфит ч гэдэм аэробик, зумба фитнес өөр юу гэдэг ингээд маш олон төрлийн тийм юмнууд Монгол шинээр бий болоод хөгжиж байгаа юм байлээ. Тиймэрхүү юмд яваад ингээд өөрийгөө өөрчлөх боломжтой. Мөн тэр нь болохоор энгийн фитнесийг бодвол илүү жимүүдийг бодвол ингээд илүү сонирхолтой хүмүүстэй танилцсан ингээд бос хүмүүсийг харж ингээд өөрийгөө инспайр хийдэг ч юм уу ингээд өөрийгөө хурцлдаг. Тийм болохоор би болохоор зөвөр энгийн жимээс илүүтэй хүмүүсийг бас ингээд өөр төрлийн фитнесийн тэр урсгалууд руу трендүүдийг бас сонирхосоо гэж
хүсэж байгаамаа. Хүсвэл хүн ер нь бол ингээд гэртээ ч гэсэн бичлэг үзээд ингээд өөрийгөө хурцлаад хийх боломжтой гэж би хувьдаа боддог. Тийм ч болохоор би ингээд энэхүү видеонуудыг бэлдэж эхэлж байгаамаа. Тэгээд ингээд та бүхэн ойр дотныхоо найз нөхөд таньдаг хүмүүстэй бас миний энэхүү видеонуудыг түгээгээ шеэрлээд өгвөл би энэхүү видеонуудаа бол ингээд зогсолтгүй бас нэлээ хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Миний энэхүү бичлэгүүдийг үзээд та жим дээр ч гэсэн энэ зааж байгаа дасгалуудыг маань хийх боломжтой. Эсвэл жимдээ явж чадахгүй өдрөө гэртээ байд юм уу? Та хаана вэ? Ажил дээрээ цайныхаа цагаар ч хийх боломжтой. Тэгэхээр одоо миний заах гэж байгаа одоо эдгээр дасгалууд бол ерөнхийдөө маш тийм уяатан хаан чих боломжтой гэдгээр онцлогтой байгаа шүү. За тэгэхээр CrossFit-ийн талаар ярилццгаая. CrossFit гэдэг зүйлийн талаар та магадгүй өмнө сонссон байх. Тэгээ CrossFit Монголд бас хөгжөөд тийм ч урт хугацаа өнгөрөөгүй байна. Саяхнаас хөгжиж эхэлсэн. CrossFit нь бол дэлхий дээр бол анх 2000 онд одоо Америкийн нэгдсэн улсын Калифорни мужаас одоо Craig Glassman гэдэг хүн ерөнхийдөө CrossFit гэдэг компанийг бий болгож байгуулсан байна. CrossFit гэдэг бол фитнесийн нэг урсгал, нэг төрөл юм. Яагаад тэгэхээр тусдаа нэг спорт бол биш, тусдаа нэг шал өөр зүйл бол биш. CrossFit гэдэг бол одоо маш олон төрлийн спортуудыг багцлаад нэг болгоцсон дасгалын тийм урсгал гэж хэлж болно. Тэгэхээр CrossFit нь ерөнхийдөө хөгжлийнхөө явцад хоёр байдлаар ингээд хөгжиж явсан гэж хэлж болно. Яаж вэ гэхээр нэг нь болохоор яг ийм дасгал хөдөлгөөн, биеийн тамирын дасгал хөдөлгөөн гэдэг утгаараа нөгөөх нь болохоор CrossFit Games буюу ийм одоо өрсөлдөөнд бие биентэйгээ өрсөлддөг ийм спортын төрөл байдлаар ингэж хөгжиж ирсэн байгаа. Тэгэнгუთ CrossFit-ийн дотроо ямар одоо фитнесийн хөдөлгөөнүүд ч гэдэм үү дасгалуудыг багтаадаг вэ гэхлээр нэгт аэробикийн хөдөлгөөнүүд багтана. Хоёрт одоо биеийн жингээ ашиглаж хийдэг дасгалууд орно. Гуравт болохоор Olympic weightlifting буюу одоо олимпийн хөндийн өргөлтийн төрөл. За тэгээ боксing, хөнгөн атлетик гэж ерөнхийдөө ингээд маш олон төрлийн спортыг ингээд дотроо багтаасан тийм урсгалаа гэдээ ерөнхийдөө ойлгоцоход болно. За Монголд болохоор CrossFit gym-ууд бас тодорхой хэд байх шиг байна лээ. Миний очиж үзсэн CrossFit gym болохоор одоо хуучин Sky-ийн тэнд байрладаг Fitbox гэдэг CrossFit gym байлаа. Би тэнд очиж сонирхсон. Ерөнхийдөө яг CrossFit gym-ууд ямар байдаг, яг тэр стандартаар бий болгосон ерөнхийдөө Монголдо би хувьдаа бол ганц тийм gym байгаа ах гэж хувьдаа бодож байна. За CrossFit-ийн хувьд бол ийм байна. За дараачийн дасгал маань юу вэ гэхээр HIIT буюу HIIT гэдэг үгний товчлолыг HIIT гэж уншиж байгаа. Энэ нь High Intensive Interval Training буюу өндөр ачаалттай интервал дасгалууд гэсэн л утгатай үг. За тэгэнгუთ энэ юугаараа бас бусад дасгалуудаас онцлог вэ гэхлээр ерөнхийдөө маш өндөр ачаалттай хийдэг богино хугацаанд илүү үр дүнг авах гэсэн зорилготой тийм дасгалын төрөл байгаа. HIIT дасгал нь болохоор дотроо мөн адил aerobic, body weight exercise тэгэнгუთ кардио дасгалуудыг багтааж өгдөг тийм дасгал байгаа. Аль болох одоо богино амралттайгаар дасгалаа хийж гүйцэтгэдэг. Тухайн дасгал хийх хугацаанд өөрийнхөө аль болох өөрийгөө хамгийн сайнаараа дайчилж одоо дасгалаа хийж ингэж өөрийнхөө зүрхийг хамгийн өндөр түвшинд ачаалуулдаг тийм төрлийн дасгал байгаа. За тэгээд HIIT дасгалын хувьд гэвэл ялангуяа жингээ хасах гэж байгаа хүмүүс ихэвчлэн хийвэл илүү үр дүнтэй дасгал гэж би хувьдаа зөвлөмөр байна. Тэгээд HIIT дасгалын онцлог нь болохоор зүгээр энгийн зам дээр алхах, цан дээр гүүх, эсвэл дугуй унах гэдэг тийм кардио дасгалуудаас одоо өөх шатаах хувь хэмжээгээр бол хавьгүй илүү байдаг гэдгийг судалгаагаар тогтооцсон байт юм байлаа. Тэгэхээр ерөнхийдөө турах гэж байгаа хүмүүс энэхүү дасгалыг хийвэл дээр гэж би зөвлөмөр байна. Турах гэж байгаа хүмүүс болохоор ингээд
фитнест яваад зөвхөн төмөр өргөөд дан ганц ингээд өөхөө шатаах гад яваад байдаг. Тэр бол тийм төдийлөн үр дүнтэй арга бол биш. Ямар нэгэн байдлаар ийм хит кардио дасгалуудтай хослуулж иж таны тэр жингээ хасах, өөхөө шатаах процесс чинь хурцснаа гэж би танд зөвлөмөр байна. За дараагийн дасгал болохоор табата дасгал байгаа. За табата гэдэг энэ нэрийг та өмнө нь магадгүй сонсч ирсэн байх, зарим нэгэн сонсоогүй байх. За тэгэхээр энэ ямар дасгал вэ гэхлээр анх ерөнхийдөө Японы эрдэмтэн Изуми Табата одоо Токиогийн спорт болон фитнес институтын эрдэмтдтэйгээ цуг нэгэн судалгаа хийсэн байна. Тэр нь ямар судалгаа байсан бэ гэхлээр одоо тамирчдыг сонгож аваад хоёр групп болгож хуваасан байна. Тэгээ эхний группийг болохоор ерөнхийдөө одоо тийм өндөр ачааллгүйгээр 7 хоногийн 5 өдөр 1 цагийн хугацаатай 6-7 хоногийн турш бэлтгэл хийлгэсэн. Харин хоёр дахь группийг болохоор маш өндөр ачааллтайгаар 7 хоногт ердөөсөө 4 удаа 4 минут 20 секунд тий хугацаатай л дасгал хийлгэсэн. Мөн адил 6-7 хоногийн хугацаатайгаар. За тэгээд хооронд нь харьцуулаад үзсэн чинь үр дүн нь маш сонирхолтой гарсан байна. За яаж гарсан бэ гэхлээр эхний групп буюу тэр одоо дасгалаа нэг өндөр ачааллгүй хийдэг тамирчдын болохоор cardiovascular system буюу тэр зүрх судасны систем нь бол хуучин байснаасаа бол сайжирсан. Гэвч одоо булчингийн хувь хэмжээч гэдэг юм уу тэрэнд бол ямар нэгэн өөрчлөлт өгөөгүй байсан. Гэтэл групп 2-ын судалгааны үр дүн болохоор одоо cardiovascular system нь групп 1-ийнхаа сайжирснаас ч илүү тийм сайжралттай байсан. Зүрх судасны систем нь түүгээр зогсохгүй булчингийн хэмжээ нь хуучин байснаас 28%-аар илүү сайжирсан гэсэн үр дүн гарсан байгаамаа. Тэгэхээр энэчнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхлээр ерөнхийдөө өндөр ачаалттай бэлтгэл нь илүү үр дүнтэй маа гэдгийг одоо саяны судалгаан дээрээс харж болохоор байна. Тэгэхээр табата гэдэг нь ерөнхийдөө ямар дасгал уу гэхлээр 4 минутын хугацаанд үргэлжилдэг нийт 8 раундтай дотроо раунд тус бүр нь 20 секунд үргэлжлээд дундаа 10 секундын амралттай тийм дасгал байгаа. За тэгээд би удахгүй яг ийм төрлийн дасгалуудын видеог удахгүй оруулна. Тэгээд та бүхэн намайг дагаад дасгалуудаа хийгээд бас өөрийнхөө хүссэн үр дүндээ хүрнэ гэж найдаж байна. Тэгээд миний хүргэсэн мэдээллүүд бас та бүхэнд таалагдсан, тодорхой хэмжээний бас мэдлэгийг тийм үү мэдээллийг өгсөн гэдэгт найдаж байна. Тэгээд удахгүй дасгалынхаа видеогоор уулзцгаая. Баяртай.